Тэмээн өнөөдөр Q&A влог бичиж гэж даад хүмүүсийн нөгөө надаас маш их асуудаг байсан. Тэгээд би юусаа хариулъя гэж боддог байсан. Нэрээсээ цаг нь гарч ирдэггүй байсан. Тэгээд гэртээ байгаа болохоор хаасалтуудад хариулъя гэж бодоод би хамгийн анх Монголд их сургуультаа орж исэн. Тэгээд их сургуульд орохдоо 2 нэг 2-ын нэг онгоцны үйлчлэгчийн хөтөлбөрийн сургалттай тийм сургууль их сургуульд орж исэн. Тэгээд солонгос хэлийг ч гэсэн тухайн үед их сургуульд ороод сүүлийн 3 дугаар курс нь солонгос руу явж сурах болохоор сургуулиас нөгөө солонгос хэлний хичээл заадаг гэсэн. Тэгээд тэр хичээлээс анх солонгос хэлийг сурч эхэлсэн. Тэгээд 1 2 дугаар курстаа Монголдо сураад 2 дугаар курстээ 5 3 он аваад 3 дугаар курсээ солонгос руу явж сурсан. Тэгээ 3 болон 4 дугаар курсээ солонгос сурж исэн. 4 дугаар курсынхаа сүүлийн семестрт ерөөдөө солонгос сургуулиуд хэрвээ мэргэжлийн дагуу ажилд орчих юм бол багш нартай багш нь зөвшөөрөх юм бол дүнгийн нөгөө дүүцүүлээд шууд төгсөгчдөг. Тэгээ би бас 4 дугаар курсын сүүлийн семестр шууд ажилд ороод ерөөдөө солонгос улсад болохоор их сургууль ерөөдөө 3 семестр л суусан. 3 семестрийн нэг нь хамгийн ихний семестр буюу ингээд яг нөгөө дүүлийн юм шиг ингээд шууд хэрвээ ингээд хэдий ингээд солонгос хэл Монголоос сураад явсан ч гэсэн энэ чинь нөгөө нэг чихэн онгоогоогүй эхний 6 сар бол яалчгүй чих онгоогоогүй байдаг. Тэгээ өстөл дүүлийн юм шиг ингээд суусараад эхний семестр дууссан. Сүүлийн 2 семестр дээр нь яг корона дэлгэрч тараад гэрээсээ сургуультаа сууж исэн. Тэгээ ерөөдөө солонгосын яг сургуулийн яг амьдралаа яг зөв мэдэрч болж чадаагүй. Тэр нь амар харамсалтай байдаг. Тэгээд ажилд ороод хамгийн их нь би солонгос нөгөө эмнэлгийн орчуулга маркетинг хийдэг ажилд орж исэн солонгос компанид. Тэгээд 1 жил ажиллаж агаад ажлаасаа гараад тухайн үед бас нөгөө корона дуусчихсан. Корона дуусахад ерөнхийдөө мэргэжлэрээ амар их ажилламаар санагдчихсан болохоор за одоо мэргэжлэрээ ажиллая гэж бодоод ажлаасаа гараад аэропорт болон ерөнхийдөө airline тал руу ажил хайж эхэлж исэн. Тэгээд ерөнхийдөө нэлээд олон газар л өгөөд тэгээ яг Чэжвэр сервис буюу нөгөө Чэжвэрийн газрын үйлчлэгийг хариуцсан компанид ярилцлага өгөөд орж исэн. Тэгэж орж агаад 1 жил 2 3 сар гарсан ажиллаж агаад ажлаасаа гараад Монголд ирээд Монголд нэг хэсэг солонгос хэлний сургалтын төвд солонгос хэлний багшаар ажиллаж агаад тэгээд хамгийн сүүлд нь нөгөө Чэжвэр компани Улаанбаатар дахь салбарт руу менежерээр ажилд орсон. Тэгээд өдөө болтол ажиллаж агаад одоо ингээд декрет авсан байгаа. Ерөнхийдөө иймэрхүү ажлууд хийсэн. Миний стори бол нэг иймэрхүү түүхтэй. Би хамгийн их солонгос хэлний талаар ингээ яриа гэж бодлоо. Хүмүүс нөгөө юу гэх асууж намайг анх яаж сурж исэн, тэгээ яаж ингээ сайн сурсан бэ гэдэг талаар асууж исэн. Тэг би ерөнхийдөө амар өөр дээрээ мэдэрсэн хүн дуртай юм аа бол яасан ч хийдэг юм байна л гэж бодсон. Би ерөөдөө англи хэлдээ бол таархан нэлээд таархан. Тэгээд нэг амар сурах хүсэлгүй байсан. 10 жилээс л угаасаа л англи хэл зөндөө үздэг нэрөөс нэг тийм цаанаас хүсэлгүй болохоор нэг сайн сурж өгдөггүй байсан. Харин солонгос хэлийг бол амар богино хугацаанд амар сайн сурсан гэж би өөрийгөө бодож байгаа. Яагаад гэвэл эхний 2 курстээ солонгос хэл сураад топ 3 аваа явж исэн. Тэгээд тухайн үед би өөрийнхөө дүрмэн дээр маш их сайн гэж боддог гэсэн. Би дүрм болон үг цээжлэх дээр аягүй их сайн байсан. Тэгээд нөгөө солонгос тухайн үед би нөгөө нэг миний аялга амар муу. Тэгээд хүний хажууд Монголд ингээд найзууд бус нөгөө ангийнхаа хүүхдүүдийн хажууд ингээд ярьж мараад ч юм уу солонгос хэлээр багш асуулт асуугаад ч юм уу тэрэнд нь тухайд хариулахад айгүй хичээдэг гэсэн нөгөө амар аялга муухай юу ярьж байгаа ингээд ойлгогддггүй. Тэгээ ерөнхийдөө ярьж чаддггүй амар хичдэг байсан. Тэгтээ яг шалгалт авахлаарээ л ерөнхийдөө л нэлээд өндөр оноо авдаг гэсэн байхгүй. Тэгээд тийм байж байгаа солонгос дээр би өөрөө аялга болохоор би аялга тал руугаа их сайн хичээх хэрэгтэй гэдгээ бодоод би солонгост ирээл угаасаа оюутнууд шууд ажил хийж эхэлтэй штэ. Тэгээд би ер нь дандаа ажил хайхтаа дандаа нөгөө нэг зөөгч ажлуудыг хайгах хайдаг гэсэн. Зөөгчөөс өөр юм ер нь бараг хийж үзээгүй. Яг дундуур нь өөр ажлууд мэдээж нэг хэд удаа хийжсэн үед
хийжсэн. Тэгэхдээ ерөнхийдөө бол зөөгчийн ажлыг маш ихээр хийсэн. Тэгээд би зөөгч хийснээс хойшоо тэгээд дээрэс нь илүү их нөгөө гадаад найзуудтай их ярьж одоо нэг зөөгч ихтэй ч гэсэн солонгос хүүхдтэй цуг ажилладаг байсан. Сургууль дээр ч гэсэн ерөөдөө нэгсэн гадаад хүүхдүүд ийм хөтөлбөр байх юм бол айл орох тал руу ингэж яадаг гэсэн. Тэгээд миний солонгос хэлний ярианы чадвар арай сайжирсан байх гэж би боддог. Тэгээ нөгөө нэг Монгол болохоор ичээд ярьдаггүй байсан амар буруу юм шиг байгаа юм. Солонгос ч мэдээж ичгээ үтчихэж штэ. Тэгээд ингэ зөв буруу ярьж байгаа ч гэсэн мэдэхгүй ч гэсэн ичхгүйгээр зүгээр угаасаа би гадаад одоо хүн буруу зүрөө ярьж болно гэж боддог гэсэн. Тэгээд амар ингээд аль алах яриа өдөл яриа цуг яриадсэн чинь тэгэл нэг мэтгэд айгүйх ярианы чадвар маш өндөр болсон. Тэгээ ярианы чадвар өндөр болоод ирэхлээрээ угаасаа солонгост ерөнхийдөө бол хэдий дүрм мөрөм ч юм энэ юм сайн сураад яг амьдрал дээр бол хэрэгжилж байгаа нь бол яриа болон сонсгол яг нөгөө заавал тийм дүрм угаасаа солонгос хүмүүс ч гэсэн дүрмээрээ тэгэж их ярьдаггүй. Зүгээр л ингээд ойлголцохоор хар яриагаар биендээ ойлгоо яриа сурч байгаа юм бол болдог болохоор тэр нь айгүй их тус болсон байх гэж үзэж байгаа. Тэгээ нөгөө бас хүмүүс асууж солонгос хэлнийхээ суурийг Монголдо тавиад ирсэн дээр үсгүй солонгос тавьсан дээр үү гэж асууж исэн. Миний хувьд миний туршлага дээр харахад Монголдо тавиад Монголдо суурийг тавиад солонгос руу явсан дээр ах гэж бодож байна. Ягаад гэвэл Монгол багш дээр суур нөгөө хэлний суур гэдэг чинь амар чухал юм байлээ. Монголдо монгол багш дээр ингээд суурийг тавиулчих юм бол цаашаа ингээ гүнзгийрүүлээ сураад явхад ингээ суурь нь батбах байгаа ингээ байшин ингээ нуурч унахгүй штэ. Тэрнтэй адилхан ингээ суурь маш сайн тавьчих юм бол цаашаа хэл сурахад ч гэсэн айгуу дэжгүй хэлбэр санагдсан. Тэгэхгүй бол нөгөө солонгос болохоор нөгөө найзуудаагаа харахад ерөөдөө би ингээд нөгөө хэлний бэлтгэлийн Монгол хүмүүсийг хардаг гэсэн ч гэсэн ерөөдөө 2 жил мэл ингээд хэлний бэлтгэл байгаар нэр хүртэл ингээд солонгос хэлний тийм амар сонин муу ярьдаг. Амар сонин ингээд уул нь орчинд нь сурж байгаа хүмүүс их сайн сурах хэрэгтэй биш юм уу гэж боддог байсан ч гэсэн яалччгүй суурэ гадаад багш тэр ингээд англиар ингээд тэр их чинь тайлбарыг сонсоод ингээд сурж байгаа болохоор ч тийм юм уу яг бүрэнгүүд суурэ ол сайн тавилдаггүй юм шиг санагдсан. Тэгээ миний хувьд болохоор ерөөхдөө суур боломжтой бол Монголдо суурэ солонгос хэлнийхээ суурийг тавиад тэгээд солонгос руу явсан нь хамаагүй үр дүнтэй гэж бодож байна. Топикт хэрхэн бэлтгэх үг гэж асуусан байсан. Тэгээд топикийн нөгөө тактикийн сургалтууд айгүй хийдэж штэ. Эсвэл нөгөө YouTube дээр ингээд топик тактикийн нөгөө ийм бичлэгүүд айгүй их байдаг болцсон байлээ. Тэр тактикуудаар сурахгүй бол хизээч одоо би жишээлбэл солонгос хэлээр сайн ярьдагч гэсэн тэр тактикгүй бол нөгөө топикийн шалгалтыг 100% бүгдийг уншиж бардаггүй. Яг гэвэл амар их байдаг. Сэдвүүд нь айгүй их байдаг. Тэгээд одоо жишээлбэл сонсох дээр нэг сүүлийн хэддгээр одоо нөгөө нэг дасгалууд дээр нээдэж штэ бүтэн уншихгүй зөвхөн ерөөхдөө өвөл үгийн утгыг мэдсэн байхаа шууд угуулад явцдаг хэсгүүд бэдийн тактикаараа. Тэгээд би бас нөгөө анх топик шалгалт өгөх юм яг тгий сурж исэн болохоор одоо би топикийн шалгалт өгсөн ч гэсэн яг тэр нөгөө арга барилаараа ингээд шалгалтаа өгдөг. Тэгэхгүй бүр нэг бүрчлэн унших юм бол нэгдүгээр зүгээр цаг амжаагүйгаасаа болоод топик өгч чаддаггүй байдаг байхгүй. Тийм болохоор айл болох топик тал руугаа нөгөө топикийн тактик тал руугаа сураад тэгээд тэр тал руугаа ингээд бэлтчих юм бол хамаагүй бага цаг зарцуулна гэх юм уу. Топик дээр нь тактик тэгээд үг маш их чухал. Үг мэдчихээд тэр ингээд яаж хийж яагаад өгүүлбэрийг ойлгоод эсвэл яаж хийж яагаад нэг үгийг ингээ олоо сонссон махад топикийн юуг дугуйлцдаг л гэж би бодож байгаа. Тэгээд тэрнээс гадна мэдээж эссе бичлэг байгаа. Эссе бичлэг дээр ч гэсэн мэдээж үг маш их чухал. Энэ хоёрыг ингээ баримтлал топикта бэлтчих юм бол би бол хангалттай оноо авч чадна л гэж бодож байна. Тэгээ намайг бас солонгос хэлний сургалтын төвд ажилладаг манай нөгөө нэг сурагчид амар их асуудаг байхгүй. Та яаж үгээ цэжилжсэн бэ? Яаж үг цэжлэхгүй гэж амар их асуугаад байдаг. Гэхдээ энийг би яг ингээд яг нэг аргаар ингээд шууд ингэж цэжлэх гэж бол ер нь хэлж чадахгүй. Энэ нөгөө хүний цэжлэх арга барил шал өөрөд нь штэ. Тийм болохоор би яг тухайн өөртөө ингээд таарсан арга барилаа л бариад ав гэж ер нь хэлдэг. Тэгээд миний бодлохлаар үгийг амар хурдан цэжилдэг байсан. Би бол зүгээр нөгөө нэг цаасан дээр жишээлбэл нэг А4-ийн цаасан дээр 100 үг байхад би ингээд зүгээр хараад өргөдөл нэг хэд
дотроо зүгээр ингээл харж байгаа цээжилчдэг байсан. Тэрний нэг юм нь юу гэхээр яг хуу маргааш нь одоо шалгалт өгч байгаа тохиолдолд тэгж хийлэхээр амар үр дүнтэй байдаг. Маргааш нь тэгээ шалгалтын дээр өндөр оноо авдаг. Гэхдээ нэг суул тал нь юу гэхээр тэр өгнүүд хизээч үлддэггүй. Дараа нь ингээд яг ингээд юун дээр амьдрал дээр ашиглах гэхээр тэгээд хэрвээ би тухайн үед тэгж 100-ын тэгж сээжлэнгүүтээ шууд амьдрал дээр бүгдийг хэрэглээ явцсан байсан бол яхан мэдээж үлдэх байсан л ахал та. Хэрэглэхгүй өгнүүд нь бол яалтчгүй тэгээ буцаага мартагдчихдаг болохоор ерөөхдөө бол шалгалтны л арга барилах гэж бодож байгаа. Тэгээ нөгөө хүмүүсээс айгүй амар удаан ингээд бүр нөө бичиж байгаа цээжилдэг хүмүүс байдаг. Олон давтан бичиж толгоор нь гүн ордог хүмүүс байдаг. Нөгөө талаар нөгөө нэг зөөрлүүлж цээжилдэг хүмүүс байдаг. Иймэрхүү аргуудыг аль алийг харгалж болно. Тийм болохоор өөрөө яг туршиж үзээд би яг ямар хуу аргаар цээжлүүл үг хурдан цээжилж байна гэдгээ мэдээд авцсан дээр тэгээд дээрэс нь цээжилснийхаа дараа тухайн үгээ ашиглаж ижил үлднөхөөс аль ч аргаар сурсан үгээ ашиглахгүй бол тэгэл жоохон мартах магадлал айгүй өндөр болчтой. Солонгос хэлийг бас өөр үр дүнтэй зураг харах гэх юм бол солонгос найзтай их болоод ч юм эсвэл нөгөө нэг солонгос хэл сурж байгаа гадаад найзууд идэв штэ. Тиймэр хүмүүстэй ихсэн найзлж ивэл солонгос хэл амир нэрэн сайжрна гэж боддог. Тэгээ нөгөө би өөрөө харж хагаад Монгол нөгөө солонгостойгоо монгол хүүхдүүд ихтэй ч юм уу сургуулиуд идэв штэ. Монгол хүүхдүүд их байхлаар хоорондоо нийлсээр хагаад ерөөсөө солонгос хүүхдүүдэд нийлэхгүй ч юм уу. Ер нь нэг тиймэрхүү хандлага харагдаад тэгээ солонгос хэл нь ерөөсөө сайжирдаггүй. Тэгэл яахаа за угаасаа толгой сайтай хүмүүс нь л тэгэл толгоогоороо сайжирдаг. Түүнээс иш юусаа сайжирдаггүй. Бараг нэрээ Монгол хүүхдгөө сургууль руу очиод тий бүр амар нөгөө олон орны хүүхдүүд дунд ч юм уу эсвэл солонгос хүүхдүүд дунд ороод айгу хэцүү маягаар тэгээ сурвал өөрт ч хамаагүй ахицтай тэгээд айгу хурдан сайжрах байх гэж бодож байна. Тийм болохоор солонгост л Монгол хүүхдүүдээс ерөнхийдөө хол байсан дээр гэж би л яг мэдээж хааны гуулцаац ч юм уу иймэрхүү юм байх л та. Тэгвэл нөгөө нэг яалчгүй сургуулиудад монгол оюутнууд ихдэг тасан баг өдөр шөнөгүй монгол оюутнуудаараа гарна дөхөө ингээ зүгээр л ууж идсээр байгаа таарчдаг. Тийм болохоор тийм юмнаас жоохон хоолуур байвал арай солонгос хэл сурахад ч юм тусална л гэж бодож байна. Сургуулийн талаар бакалаврт эрт орсон дээр үү эсвэл солонгос хэлээ бүр сайжруулж агаад орсон дээр үү гэж асууж исэн. Би болохоор хэрвээ чиний онооч хэлний онооч юу ч гэсэн сургуульд элсэж ороход хүрсэн байвал айл болох сургууль руугаа орсон дээрээ гэж чинь хэлний бэлтгэлд бол нэх чи солонгос хэл сурж байгаа ч гэсэн тийм сайн сурахгүй угаасаа бакалавр руугаа орж итэл нухацаар байгаа тэгээд угаасаа сурчтэй. Ер нь тэр нь арай илүү их юм сурна. Тэгээ дээрээс мэдээж цагнийч гарч цаг зав уу те эрт төгсөөд эрт юм их боломжтой. Болохоор ер нь бакалаврт орсон дээрээ сургуулиудын шалгуур болон хэрхэн яаж орох вэ гэж асууж исэн. Одоо нөгөө сургуулиудын шалгуурчин шал өөр байгаа. Жишээлбэл манай солонгос сургууль болохоор топик 3-тай байж орно гэжсэн. Зарим сургуулиуд нь топик 4-тэй болцсон. Тэгээ зарим нь бүр топикгүй байсан ч болно гэдэг ийм зүгээр IELTS-ийн оноогоор бас ордог сургуулиуд бол байгаа. Тэгэхээр яг аль сургууль гэдгээ өөрөө нөгөө интернетээр яг хайж ороод эсэлтийнх нь элсэж ороход тавигдчихж байгаа шалгуурыг нь харахад бол болно гэж бодож байна. Түүнээс иш гадаад оюутнуудад бол яг хуу хэлний оноол чухал гэдэг нь мэдээж нөгөө муухай ч гэсэн нөгөө талаараа солонгос сургуулиуд ч угаасаа л нөгөө мөнгө олох гэж гадаад оюутнуудыг авдаг. Тийм болохоор угаасаа хэлний оноо байхад бусад шалгуурных бол тийм ямар чухал бол биш гэж бодож байна. Солонгос улсад эмчээр сурж болох уу гэж асуусан байсан. Гэтэ миний хувьд бол нөгөө сонсч байсан мэдж байгаа юм болохоор бас нөгөө бакалаврын төвшөнд бол эмч болохгүй гэж бол нөгөө нэг сонсч ийсэн. Тэгэхээр яг 100% баттай мэдээлэл биш болохоор хэрэгтэйг бол өөрөө сайн шалгасан дээр ах шүү. Тэгээд бакалаврын төвшөнд болохоор эмч болохгүй хэрнээ мэрэгжил ахиулах буюу магистр болон докторийн төвшөнд бол эмчээр сурах боломжтой байдаг. Тэгээ бакалаврын төвшөнд болохоор эмч гэх юм бол шүдний эмч
шүдний эмчээр сурдаг хүүхдүүд бол байдаг. Гадаад хүүхдүүд шүдний эмч болдог. Бусад бол нөгөө нарийн төрлийн нарийн мэрэгжлийн эмч нарыг бол ер нь зөвшөөрдөг юм лээ гадаад оюутанд. Нөгөө хоёр дээр нэг хүн хоёр хөтөлбөрөөр сурж байгаа хүмүүс айгүй их байгаа юм шиг байлаа. Тэрний талаар айгүй их асууж байсан. Хоёр дээр нэг хүн хоёр хөтөлбөрөөр сурахад одоо эхний 2 жил Монгол сурж байгаа штэ. Тухайн үед эхний 2 жилдээ топик 4 ч юм уу топик 3 авах боломжтой юу гэж асууж исэн. Миний яг нөгөө туршлага дээр бол үнэхээр эртнээстэй ухаарад сайн бэлтгэхгүй л бол худлаа гэж хэлмээр байна. Би нөгөө нэг анх ерөөсөө топик өгөөгүй байжгаад 1-р курсээ тэгээд өнгөрөөцөн. Тэгээ ялангуяа их сургуулийн нөгөө хөтөлбөр чинь 7 хоногт нэг лекц нэг юу ордон штэ. Семинар. Ингэж солонгос хэлний хичээл 1 ордог болоо 2 ордог болоо айгүй бага ордог гэсэн. Тэгэл за топик 3 гайг болчихгүй дэ гэж бодож байгаад 2-р курс эхний семестр хэлв. Топик өгж үзье гэж өгсөн чи амар хэцүү дээ. Ерөөсөө нөгөө тийм хэцүү гэж ерөөсөө бодоагүйсэн хэлэхүү. Тэгээд тухайн үед нөгөө шууд унангуудаа яана гэх ингээд нөгөө амар хүн цохилт авсан. Яна ийм хэцүү юм байсан гэж гигүнт нөгөө ухаарад тэгээд айгу оройтож бэлдэж эхэлсэн байхгүй юу. Тэгээд айгу оройтож бэлдэж эхлээд одоо нөгөө нэг тухайн үед манай сургуульч чинь манай курсын оюутнууд ерөнхийдөө бол 120-од оюутан бол байсан. Тэгээд яг шалгалт өгөөд яасан чинь топик авсан оюутнууд нэг 15 6 оюутан байсан байхгүй юу. Бүгд яг адилхан ерөөсөн ийм хэцүү гэж бодоагүй. Тийм юм чинь ер нь яг анх их сургуулиасаа тэгж 2 дээр нэг 2 хөтөлбөрөөр сурж байгаа бол 1-р курсээс эхлээл үнэн чи худлаач зүгээр нэг топик ямар хэдэм бэ гэдэг нэг ийм баримжаа авахын тулд нэг шалгалт өгөөд үзсэн дээр тэгэнгүүт нөгөө нэг баримжаа гараад ирж байгаа болохоор тэрэндээ дүүцүүлээд бэлдээд явахад бол болох байх. Тэгээ нөгөө мэдээж тухайн үед чи 2 дээр сүүлийн 2 дугаар курстэй топик оноогоо авч таг хүүхдүүд буцаад нөгөө солонгос сургууль руу явж чадахгүй Монголдоо сураад эсвэл солонгос руу дахиад хэлний бэлтгэлээр яваад дахиад жил алдаад мэдээж төлбөртэй сургуулийн төлбөр нэмэлтээр илүү төлөө тгий сурч исэн. Тийм болохоор ер нь бол 2 жилийн дотор топик 4 бол айгүй их сургуулийн сургалтын процессор бол айгүй худлаа шүү. Тэгээд сургуулийнхаа хажуугаар нэмэлтээр сургалтын төвөдөрт явбал яг боломжтой байх гэж бодож. Түүнээсээс яг зөвхөн их сургуулийн сургалтаар бол топик 4 жоохон хэцүү байх гэж бодож байна. Тэтгэлэгний талаар бас асууж исэн. Тэгээд мөн тэтгэлэг чинь бас л адилхан сургуулийнх тэтгэлэг зарлалдаг нөөр жишээлбэл гадаад оюутнуудыг дийлэнх нь нөгөө хамгийн анх хэлсэж орж байгаа эхний семестр нь солонгос хэлний топик онооны дүнгээр нь тэтгэлэг өгдөг байхгүй. Манай сургууль гэхэд анх бол топик 3-тай бол 30%, 4-тай бол 40%, 5-тай бол 50% гэж ингэж явж исэн. Эхний семестрт нь зөвхөн хэлний оноогоор тэтгэлэг олгож байгаа шүү дээ. Түүнээс цаашаа дараагийн семестрүүд нь болохоор яг нөгөө солонгос оюутнууд шиг дүнгийн голчоороо тэдүү тэтгэлэг гэж явцдаг. Тэгээд ерөөдөө л дийлэх нэг 40-50% бол ерөөдөө гадаад оюутнууд гайгүй сургуулиуд нь тэгээд аваа явцдаг байсан. Манай сургууль гэсэн ерөөдөө л нэг гадаад оюутнууд 30-аас 50% тэтгэлэг бол ерөөдөө л авчдаг байсан. Тэгээд миний хувьд болохоор би өөрөөсөө мэдээгүй байсан. Тэгээд хамгийн сүүлийн семестртээ илүү нөгөө нэг сургалт хичээл орох төхөөд ирэхлээр нөгөө нэг сайт руу ороод ингээд яг чиний нэртэй чиний ингээд шилжүүлэх данс болон сургалтын төлбөрт тэдэг шилж өгөх хэрэгтэй гэдэг ингээд сургууль дээр ер нь гараад ирдэг байхгүй. Тэгээд харсан чинь минийх дээр тэг гэсэн байхгүй. Тэг би гайхаад яагаад тэгин бол 100% тэтгэлэг байхгүй гэж сонсчихсан. Манай сургууль дээрээс гадаад хүүхдүүд 100% тэтгэлэг гэж байдаггүй гэж сонсчихсан. Яаж 100% тэтгэлэг авсан бол гэсэн чинь тэг нөгөө солонгос хүүхдүүдтэйгээ өрсөлдөөд дүнгээрээ ихэнд орсон хүүхд нь 100% тэтгэлэг авдаг. Тэрэн дээр юу гадаад байна уу, Монгол байна уу, гадаад байна уу, солонгос байна хамаагүй бүх нийт оюутнуудын дүнгээр нь өрсөлдүүлээд эхний 1 2 дугаар баримт нь арай өндөр, 1-р баримт нь 100% тэтгэлэг. Тэгээд доошоо яваад ирэхлээр 80 60 мар гэж өгдөг байсан юм байлээ. Тэгэж нэг удаа нэг семестр бол 100% тэтгэлэг, хамгийн сүүлийн семестртээ бол 100% тэтгэлэг авч исэн. Тэрнээс өмнө бол ерөнхийдөө дандаа 50% тэтгэлэг бол авч исэн. Тэгээ бусад сургуулиуд ч гэсэн
ч гэсэн муу адил ерөөдөө 100% тэтгэлэгтэй сургуулиуд ч байгаа. Тэтгэлэгнийх нь нөгөө шалгуур нь арай бага сургуулиуд байдаг. Тийм сургуулиуд бас зөндөө их болсон. Хүмүүс ер нь тэр сургуулиуд руу аяг их явдаг болсон мэлээ. Гэхдээ нөгөө бас нөгөө хүмүүс асууж байсан хэлний оноогоор зөвхөн эхний 6 сар тэтгэлэг олгох юм уу гэдэг нь тэр бол ялч бүх сургуулийг ижилхэн хамгийн ихний элсэж орсон 1 семестр л хэлний оноогоор тэтгэлэг олгодог. Түүнээс цааш нь ерөөд бол дийлэх нь дандаа дүнгийн голчоор тэтгэлэг олгодог байгаа. Тэгээ бас нөгөө амар гоё асуулт асуусан. Эхний хэдэн семестртээ хичээлээ яаж сонсдог байсан бэ гэд яг хэлжсэн штэ түрүү. Эхний семестр боллоо штэ. Хэлний бэлтгэлчээ ерөнхийдөө ингээд солонгос руу хамгийн анх очсон хүүхдүүдэд бол эхний семестр хэдий чи ингээд солонгос хэл сайн мэддэг, дүрм сайн мэддэг солонгос хэл сурж исэн бол сурж исэн ч гэсэн ингээд чихчин бүр таг дүлхий идэм байлээ. Юусе юу яриад байгаа ингээ ойлгохгүй ингээд тал ингээ авчдаг. Тэгээд бид нар ч нөгөө нэг 2-2-2-оор явцсан. Ерөөдөө бол нэг 9 оюутай явж исэн санагдаад байна манайхан. Тэгээд бүгдээр 3 дахь курс руу орсон. Тэгээ ерөөдөө бол эхний юуны семестрийн хичээлийг шууд сургуулиас сонгоод өгсөн санагдаж байна. Тэгээд тухайн үед чинь нөгөө найзуудаараа бөөнөрөө цуг орж сонсож байгаа болохоор манайхыг ингээд нөгөө сайн найзуудаараа нэг 5 зургуулаа байдаг гэсэн юм. Тэг ингээ яг сунгууд би одоо жишээлбэл нэг ABCD-г ингээ ярьж байгаа. Би A-ийн сонсчдаг, манай найз B-ийн сонсчдаг, нөгөө найз нь C сонсцсон. Тэгээ би дотор байран дээр очиж за хин юу сонсон, өнөөдөр хичээлээр ямар юм сонсон гэд бүгдийг ингээ нийлүүлж агаад тэгээ ингээ нэг хичээл ингээ гаргаж ирдэг басха. Тэгэж нөгөө бөөнөрөө цуг хичээлээ тавтаач юм уу шалгалт нэрээ тэгэж бэлддэг байсан. Тэгжээж яг эхний семестрийг ер нь бол давсан. Тийм байгаагүй бол ер нь бол айгүй ганцаар бол баг бүгдэн дээр нь унахаар санагдчихсэн. Тэгээ нөгөө нэг хэрвээ би над шиг тийм боломжтой биштэй найзуудаараа биш ганцаараа байгаа хүмүүс болохоор voice хийгээд авчт юм хэлээ. Тэгээ нөгөө дотор байран дээр очиад нөгөөтгө байн сонсоод ч юм эсвэл автобусаар ийш тийш явж байхдаа нөгөө тавьчих юм бол дахин сонсороо баг зэрэг ингээд илүү чихэнд нь орж ирээд иймэрхүү утга байсан юм байна, иймэрхүү хичээл хийсэн юм гэж ойлгох юм шиг байлээ. Түүнээсээ шууд тухайн нөгөө юуныхаа хичээлийн өрөөнд бол бүгдийгтэй 100 ойлголоо. Ийм хичээлээ шүү гэж тэгээ сонсноо л гэж өстой худлаа. Тийм болохоор эхний семестр бол нэлээд хатуу байна.